Улсын хэмжээнд хэрэгжиж байгаа илүүдэл жингүй эртэж Монгол аян мөн олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан улаан загалмайн хорооноос бүх нийтийн флашмоб бүжиглэлээ. Тус арга хэмжээнд бүх албан байгууллагын төлөөллүүд ирж оролцлоо. Тэд өглөө эртлэн босч дасгал хөдөлгөөн хийж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаас гадна эрч хүч авч байгаа талаарх сэтгэлдээ инхүү хуваалцлаа. Орхон аймгийн Засаг дарганы хамгийн газар аймгийн улаан загалмай хороо болон биеийн тамир спортын газартай хамтран зохион байгуулж байгаа илүүдэлжингүй эртэж Монгол хөтөлбөр маань өглөө 7:30-д эхэлсэн. За талбай дээр бол яг улаан загалмай хорооны эмэгтэйчүүдийн зөвлөл болон зохион байгуулах комисс биеийн тамир спортын газрынхан ирээд 7:30-аас ерөнхийдөө бол одоо 8:30 хооронд цагийн хугацаанд яг энэ хөтөлбөр маань зохион байгуулагдлаа. За өнөөдөр бол цаг агарч гисэх сайхан байна тийм ээ, их дулаахан. За мөн цохилсан эмэгтэйчүүд маань салбар бүрийн төлөөлөл эмэгтэйчүүд ирсэн тийм ээ. Илүү сайхан энергитэй их сайхан өглөө байлаа. За тэгээд ерөнхийдөө бол бүхий л аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл болсон эмэгтэйчүүд маань бүгд энэ дээрээ ирж сайхан одоо бүгдээрээ бүжиглээд тийм ээ, эрч хүчтэй сайхан байлаа. Их гоё өглөө. За Монголынхоо нийт одоо сар болсон эмэгтэйчүүдтэй олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе. Монголын бүх охтууд хөөрхөн шүү. Улсын төрөний 4-р цэцэрлэг байгаа. Манайх улаан загалмай байгууллага болсон байгаа. Тэгээд манайхаас 61 хүн оролцсон байгаа. Манайх бүрэн бүрэлдэхүүнээрээ 61 үйл ярьж оролцсон. Эртэж бүсгүй өглөө нэг дасгал хөдөлгөөн бол бидэрт бол айгүй сайхан байна. Өнөөдөр Мартин 8 олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг бүх эмэгтэйчүүдтэй хүргэмээр байна. Өглөө ирж хөдөлгөөнд оролцсноор бол бид хэд эрүүл мэндэд цаашгүй холбоотой. Тий. Өглөө ирж орцсон доош маш их баяртай байна. Нийт эмэгтэйчүүдтэй олон улсын эрхийг хамгаалах эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргье. За манайхаас онцгой байдлын газраас эмэгтэй алба багч нар 10 гаруй эмэгтэй алба багч нар ирж оролцлоо. Тэгээ өнөөдөр их сайхан дулаахан өдөр байна. Тэгээд энэ Орхон аймгийнхаа эмэгтэйчүүдтэй ингээд флаш мобыг бүжиглэхэд маш гоё байлаа. Нийт эрхэмсэг гоо бүсгүйчүүдтэй олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе. Тус арга хэмжээнд 1000 гаруй эмэгтэй ирж оролцлоо. Арга хэмжээнд улсын тэргүүний 4-р цэцэрлэгийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж оролцсныг холбогдох албаны хүн онцоллоо. За энийг илүүдэлжингүй эртэж Монгол хөтөлбөрийг манай аймгийн нийгмийн бодлогын хэлтээс дээр нь манай биеийн тамир спортын хороо, улаан загалмай хороо гэсэн 3 байгууллага хамтарч санаачилж энэ одоо өнөөдрийн үйл ажиллагаа хийж байна. Яагаад хийж байгаа гэхээр зэрэг үнэхээр одоо жин илүүдэл байна гэдэг бол өвчний эхлэл те. Жин илүүдэл байна гэдэг хүний одоо эрч хүчтэй амжилт бүтээлийн бас нэг хошин татдаг одоо баггуу татдаг хэсгийн нэг байдаг. Тэгэхээр бид одоо энэ эмэгтэйчүүд маань энэ сайхан баярынхаа өдөр бүх хүмүүсийг эрүүл байлгахын төлөө бүх хүмүүсийг илүүдэлжингүй байлгахын төлөө бид нар уриалсан гэж энэ ажлыг зохион байгуулж байгаа. Тэгээд энд одоо нийтдээ 1000 гаруй эмэгтэйчүүд оролцож байна. Бүх одоо төрийн байгууллага, сургууль, цэцэрлэг тийм ээ албан байгууллагууд бүгдөө бас оролцож байгаад маш их баяртай байна. Ялангуяа энд манай одоо 4-р цэцэрлэг 60 хүнтэй оролцсон байна. Одоо бэлзүү ухаан ирээдүйд одоо дарамжгаад дурдвал бүх байгууллага төрөн биднээс дурдж бүртгэжсэн тийм байгууллагууд маань бүгдээр идэвхтэй санаачлагтай оролцлоо. Ер нь өнөөдөр хүн эрүүл байж ижил одоо амьдралыг аз жаргалтайгаар даван тулна. Тэгэхээр энэ хөдөлгөөнд үргэлж бидэрт нэгдээрээ дараагийн ажлыг бид бас энэ зохион байгуулах гэж төлөвлөсөн ажлаа зөндөө байгаа. Ер нь одоо айл гэр хамт олон байгууллага тий энэ улс их орныг чимдэг зүйл бол мэдээж эмэгтэйчүүд бол мэдээ хатан ухаантай эр нөхрүүд бол мэдээ ноёо ямар байхад тий айгу тийм сайхан тий тэгэхээр зэрэг эмэгтэйчүүд одоо ад жаргалтай эмэгтэйчүүд одоо эрүүл мэндийн боловсролтой эмэгтэйчүүд эрч хүчтэй байж аж бүх юм одоо ад жаргалтай сайхан байна гэж би дотроо боддог. Тэгээд нийт одоо эмэгтэйчүүдтэй ялангуяа юун дотор хүмүүлийн үйл ажиллагаанд оролцож байгаа эмэгтэйчүүдтэй хүмүүлийн үйл ажиллагааг дэмждэг эмэгтэйчүүдтэй өнөөдөр ирсэн бүх эмэгтэйчүүдтэй баярын мэнд хүргээд одоо амьдралд наажрал хамгийн сайн сайхан бүхний үгсийг та нартай ч гэсэн баярын мэнд хүргье.